Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр та бүхэндээ сүрэг эрчмээс өөрийгөө хамгаалах арга зааж өгье. Яагаад энийг сонгосон бэ гэхээр ихэвчлэн хүмүүс маань өөрийн мэдэлгүй ядраад байдаг, тэгээд залхуураад байдаг. Бүр цаашлаад өвчин эргээд байдаг асуудал руу шилжчихдэг. Гэхдээ юу гэдгийг мэдэхгүй, онш байхгүй зүгээр л тэгээд байдаг. За нэгсэнд амьдралын ямар ч идэвхгүй болж байгаа гэсэн. Ихэвчлэн энэ маань болохоор та сүрэг мэдээллийг маш их хуримтлуулснаас холбоотой. Тэгэхээр хуримтлуулахгүй байхын тулд энгийн арга нь юу вэ гэхээр хүмүүсийн маш сайн мэддэг галын засал гэдэг зүйл байгаа. Галын заслыг хийн. Галын заслыг хийхдээ та ингээд ла худалдаж аваад мэдээж цагаан өнгийн ла, хар өнгийн ла октоосоо бити хэрэглээрээ ерөнхийдөө хар өнгийн лаг хэрвээ хэрэглэх юм бол мэдээж юун зориулж байгаа гэдгээ мэдчихэж хэрэглэн. Гэтэ энэ засалд бол октоосоо захгүй. За лааны маань зөвлөгөө гэвэл за миний өмнө юм хоёр төрлийн ла байна. Нэг нь болохоор аяган дотроо орцсон ла, нэг нь болохоор аяганыхаа гадна буюу аяггүй зүгээр юм суурин дээр байгаа. Тэгвэл дүлэн дээрээ асж байна. Тэгэхээр энэ дүлэн дээрээ асж байгаа утсан дээрээ байгаа лаг одоо хэрэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нар одоо энэ гал нь бидний биед ойртоод муу эрчмийг сүрэг энергиудыг зайлуулах шатаах бүрэн боломжтой гэсэн үг. Угаасаа галын заслаар маш их муу энергийг шатаадгийг зайлуулдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр та өөрөө энийг хийхдээ юу гэж бодох вэ гэхээр тухайн таны үзсэн, харсан, имэж байгаа зүйл арилах болтугай гэдгийг хамгийн сүүлд нь шившнэ. Хамгийн сүүлд нь гэдэг нь юу гэсэн үг гэхээр та жишээ нь одоо залхуураад байгаа бол миний бие битгий залхуураасай. Би одоо маш ажилсаг байгаасай, цаваас сэргэлэн байгаасай, ухаан маань саруулаагаасай гэдэг одоо та хүслээ шившээд араас нь муу юм бүхэн холуур байг гэдгийг одоо муу эрчмийг зайлуулна. Ихэвчлэн муу энерги яаж хөрөмтөлттэй вэ гэхээр мэдээж та хин нэгэнтэй уулзна, учрна, үзнэ, харна. Тэр чин дандаа л муу энерги сонсож байгаа учраас угаасаа наалтаад таны эрчим одоо гэмтэж багасдаг гэсэн үг. За энерги эрчимд угаасаа итгэлгүй, ямар нэгэн зүйл итгэл үнэмшилгүй хүн бол угаасаа энэ баг бичлэг үзээд чирэг байхгүй. Харин итгэл үнэмшилтэй хүмүүс маань хэлж байгаа үгэндээ маш их итгэлийг, сэтгэлийн хүчийг оруулах юм бол та маш хурдан ангижрах болон тэр муу зүйлсээс. За хоёр дахь засал нь болохоор та тухайн муу зүйлтэй уулзаад гэртээ харьцсан байгаа бол хүүтэн усаар хоёр гараа айгүй хурдан угаана. Угаахдаа муу бүхэн холуур байх болтугай гэж маш одоо дотроо хэлнэ. Чанга хэлэх юм бол мэдээж маш сайн. Гурав дахь зөвлөгөө болохоор хэрвээ та өвчин зовлон сонссон байх юм бол та түүнээс бол сэтгэлчин шархалсан байх юм бол та энд бол зайлшгүй бүтэн бие угаана, усанд орно гэсэн үг. Усан засал хийнэ. Усаар бүх бие угааж явахдаа тэр сонссон, үзсэн, харсан бүх муу мухай зүйл таны биеэс ангижирч байгаа гэж төсөөлөөд өөрийнхөө биеийг маш цэвэрхэн эрчимтэй болж ийн гэж одоо итгэлийн хүчээрээ өөрийгөө цэвэрлэнэ. Мэдээж гарч ирснийхаа дараа дахиад галаараа хариулж болно. Хэрвээ та тэгээд арц гангаа хариулмаар байгаа бол мэдээж хэрэглэнэ. За ингээд зөвлөгөө маань одоохондоо энэ хүрээд өндөрлөе. Тэр баяртай. Хэрэглээд дадаад сурахыг бол